Оройн тэргийн үзэгчтэй залуусын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөв мэтгэлцээ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Би бол Монголын мэтгэлцээний нэгэн танхимын шүүгч. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол залуус заавал том зорилготой байх албагүй. Амьдралд жижиг төлөвлөгөөнүүд ч том зорилгоос илүү чухал байж баяр баясгал авчирч болдог. Заримдаа өдөр тутмын энгийн үйлдэлүүд болон дуртай зүйлсээ хийж амьдралаа баяжуулж өөртөө итгэлтэй байж болох талтай. Гэхдээ амьдрал дээр илэрхэх тохиолдолд зорилготой хүн амжилтанд хүрдэг жишээнүүд олон бий. Залуус хүсэн мөрөөдөж байгаа зүйлээ зорилго болгон өөрийгөө хөгжүүлж давуу талуудаа ашиглан тасралтгүй хөдөлмөрлөж хичээснээр аз жаргалдаа хүрэх боломжтой. Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Хариу одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ Хүмүүлгээ ухааны их сургуулийн 4-р түвшний оюутан Баасан хүүгийн мөнх төлгөөн. Хоёрдугаар энэ Монгол Улсын их сургуулийн 1-р түвшний оюутан Отхон мигмарын Амин Эрдэнэ. Гуравдугаар энэ Хүмүүлгээ ухааны их сургуулийн 2-р түвшний оюутан Алтан сүхийн Эрдэнэ 2. Дөрөвдүгээр энэ Хүмүүлгээ ухааны их сургуулийн 4-р түвшний оюутан Мөнх туяагийн Инх чимэг. Та бүхэнд оролцогчдыг танилцууллаа. Хариу одоо мэтгэлцээний дүрмийг танилцуулъя. Нэгдүгээр хэсэг үндсэн илтгэл. За энэхүү хэсгээр багуудын ахлагч нар өөрсдийнхөө үзэл бодлыг одоо хамгаалан үйл баримтлалын илтгэлээ хилцүүлнэ. Үүний дараагаар дэмжлэгийн илтгэлийн хэсэг байгаа. Энэхүү хэсгээр багийн гишүүд өөрсдийнхөө багийн ахлагчийг дэмжин баримт нотлохоо болон няцаалтуудыг хийх бүрэн боломжтой. Гуравдугаар хэсэг модераторын хэсэг байгаа. Энэхүү хэсгээр би өмнөх илтгэлүүдийг сонсоод өөрийнхөө зүгээс асуух асуултуудыг асуух болно. Дараагийн хэсгээр бол нэмэлт тайлбар хэсэг байгаа. Энэхүү хэсгээр баг болгонд би 15 секундын хугацаа өгнө. Энэ хугацаанд багууд хоорондоо ярилцсан аль гишүүнийгээ нэмэлт илтгэл хилцүүлэхэ гэдгээ өөртөө сонгоно. За үүний дараагаар нэмэлт асуулт хариултын хэсэг байгаа. Энэхүү хэсгээр баг болгоны ахлагч нар нь эсрэг багийнхаа гишүүнээс асуулт асууна. Зөрүүлээд гишүүнээс ахлагчаас асуулт асуух бүрэн боломжтой. За эсвэл нэмэлт тайлбар хийгээд байж болно. Харин дараа нь мэтгэлцэгч тус бүр энэхүү мэтгэлцээ хэрхэн яаж өрнөсөн талаар өөрсдийнхөө дүгнэлтийг хилцүүлнэ. Харин мэтгэлцээний хамгийн төгсгөл хэсэгт модератор миний бие мэтгэлцээ ямархуу өрнөсөн талаар өөрийн зүгээс дүгнэлтийг хэлэх болно. За тэгэхээр нэгдүгээр эндээс эхлэе. Та яагаад залуучууд заавал том зорилготой байх албагүй гэж үзэж байгаа. За тэгэхээр таны цаг явж эхэллээ. За илүү тодорхой бөгөөд ойлгомжтой байх үүднээс ерөнхий ярих гэж байгаа агуулга 3 төвшөнд хуваагаад ярьчвал илүү дээр юм уу гэж. За хамгийн нэгдүгээрт нь өөрийнхөө амьдрыг гэдэг нэртэй агуулга байгаа. Энэ дээр юу ярих гэдэг вэ гэхээр хүн бүр амжилтанд хүрэх албатай мó? Том зорилгоор юу гэдэг вэ гэхээр бид нар амжилтанд хүрдэг тийм. Амжилт гэж яг юу юм бэ гэхээр нөгөө массийнхан тогтоосон амжилтын шалгуур байгаа. Тэр шалгууртаа хүрэх зорилготой том зорилго гэдэг юм тавьчихдаг. Тэрэндээ хүрэх гэж амар их стрессцдэг, амар их нервцдэг. Хэрвээ тэр хүлээлтэнд хүрч чадахгүй сэтгэл готролд ордог ч гэдэг юм. Тэр хүн бүр заавал амжилтанд хүрэх албатай мó? За энэ дээр стоицизм гэдэг нэг юм үзэл санаа байгаа юм л да. Энэ юу юм бэ гэхээр бидний хяналтанд байдаг болон бидний хяналтанд байдаггүй зүйлс гэж байна. Бидний хяналтанд байдаг зүйлүүд нь юу юм бэ гэхээр магадгүй энэ аягтай усыг би аваад өргөх ч юм уу. Энэ бол миний хяналтанд байдаг миний үйлдэл байна. Харин миний хяналтанд юу байдаггүй юм бэ гэхээр нөгөө өнөөдрийн яриад байгаа асуудал буюу миний том зорилго миний хяналтанд хийж байдаггүй юм байна л да. Тэгээ яагаад энийг яриад байна гэхээр миний хяналтанд байхгүй зүйлийг би өөртөө авчирч наагаад тэгээ тэрнийхээ төлөө хөдөлмөрлөөд хэрвээ тэрэндээ хүрэхгүй бол би сэтгэл готролд хүрээд байгаа. Юу хэлэх гээд байна гэхээр нөгөө хоёрдугаар агуулга сэтгэл зүй гэж байгаа. Массын тогтоосон амжилтын шалгууртаа би хүрэхгүй байчингууд тэрэндээ стрессж байгаа, тэрэндээ бухимдаж байгаа. За тэгээ эндээс илүү дээр хувилбар байна гэж хэлж байгаа. Илүү дээр хувилбар нь юу юм бэ гэхээр хүн болох багасаа гэж. Хүн болох багасаа. Юу гэсэн юм бэ гэхээр илүү багасаа илүү сахилга батад анхаарцгаая. Эсвэл илүү хүнлэг байхад анхаарцгаая. Эсвэл өөрийнхөө амьдралын цаг хугацааг илүү аз жаргалтай өнгөрүүлэхэд анхаарцгаая. Юу гэхээр нөгөө том зорилготой им 10 жилийн сургуульд байхад том зорилготой хэсэг бүл хүүхдүүд байсан уу гэвэл байсан. Тэд нар юу хийдэг вэ гэхээр хичээлээд байсан байхгүй юу? Тэгэд одоо буцаад 10 жилийн найз нөхдөөр уулзахаар нөгөө хичээлээ тасалсан цаг мөчүүд эсвэл найзуудтайгаа өнгөрөөсөн хөгжилтэй зүйлүүдийг хоорондоо ярилцахаар нөгөө онд сурдаг хүүхдүүд юу ярьдаг байсан бэ гэхээр та хэд тэгсэн юм уу л гэдэг байхгүй юу? Юу хэлэх гээд байна гэхээр нөгөө том зорилго гэдэг юмныхаа араас чирэгдэж араас нь гүйсээрээ байгаад амьдралынхаа цаг одоо байгаа цаг мөчүүдээ аз жаргалтай өнгөрөхөө мартцсан болов уу гэж. Тэгээ том зорилго гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт учраас юм массын хувьд тогтоосон амжилтын хэмжүүр гэдгээр нь
хэрвээ бүгдээрээ ойлгоод явчих юм бол тоглолт маань илүү эмгцэгцтэй болох юм болоо гэдэг санаачлалыг төвшүүлж байгаа. Тэгэд яагаад ингэж ийна гэхээр хүн болгоны хувьд жишээний үгдийн миний хувьд том зорилго маань аз жаргалтай амьдрах байж болно шүү дээ. Эсвэл миний хажууд талд зогсож байгаа илтгэгчийн хувьд том зорилго гэдэг нь айгүй том хаусанд амьдрах байж болно. Эсвэл юу гэдэг чинь ютубер болох ч гэж болно шүү дээ. Зарим нэг жоох хүмүүсийн хувьд том зорилго нь гримикс болох байдаг ч адилхан. Тэгэхээр хэдүүлээ массын хувьд тогтоосон амжилтын цензурыг том зорилго гэдэг дээрээ санал нэгдээд явчих юм бол тоглолт маань илүү эмгцэгцтэй болох юм байна гэдэг уриалгын дор сэтгэлээ өндөрлүүлээ анхаарлаа хандуулсан явдал. Баярлалаа. Нэгдүгээр эндэрт баярлалаа. Маш зэгцтэй ойлгомжтой илтгэлээлээ. Харин одоо 3 дугаар эндэрлөө цагийг явуулъя. Та яагаад залуучууд заавал том зорилготой байх ёстой гэж үзэж байгаа вэ? Нэгдүгээр эндэр маань том зорилго гэдгийг карьер ер нь бол бизнесийн түвшинд авч үзлээ л дээ. Тэгээ миний бодлоор манай багийн үзэж байгаагаар том зорилго гэхээр л заавал карьер биш юм аа. Том зорилго нь зарим хүнд аз жаргал, амар тайван байдал, сайхан дулаан гэр бүл байж болох юм аа. Үүнээс үзвэл том зорилгыг бид нэр үр дүнгээр нь том гэж тодорхойлж болохоор байгаамаа гэж үзэж байгаа. Том гэдгийг дурдсан чинь жижиг гэдгийг яриа л та. Жижиг гэдэг нь болохоор миний том зорилго. Жишээ нь би сургуультай явах. За би сургуулаа төгсөх. Харин миний жижиг зорилго би өглөө босох. Би өглөө боснороо сургуультай явж чадна. Би жижиг зорилготой байснараа том зорилготой хүрнэ. Энэ нь юуг харуулж байна гэхээр жижиг зорилго болгоны ард том зорилго нугдаж байгааг харуулж байгаамаа. За гол сэдв рүүгээ орё л доо. Тэгвэл одоо заавал том зорилготой байх албатай бид яагаад албатай вэ? Хувь хүний талаасаач тэр нийгмийн талаасаач тэр бидэнд маш ашигтай. Хувь хүний талаас ямар ашигтай вэ гэвэл мэдээж амьдрал сайжирна, юм эмх зэгцтэй байна. Нэг зүйлийн төлөө зорьсон болохоор шантрахгүй байх хэрэгтэй. Нийгэм талаас яг ямар давуу талтай вэ гэвэл жишээ нь сонгуул жигсаалыг хараад үзье л та. Жигсаал бол альва нэг том зорилтын хүрээнд ор улс орныхоо ирээдүйн тогтолцоо цаашлаад хуулийг ч өөрчлөх боломжтой байдаг. Энийний том жишээ нь одоо бидний 1945 оны тусдаа бие даасан улс бай гэсэн том зорилгын дор бөөнөрөө нэгдэж санал асуулгад оролцоо 100% санал асуулгаар тусгаар тогтолцоо баталсан. Нөгөө талаас ингээд өөрийнхөө амжилтанд хүрэх гэж яриад байгаа. Яг амжилтанд хүрэх гэдгийг ганц зорилгоор тодорхойлж болохгүй байх. Хувийн амар амгалангаар тодорхойлно. Хувийн хийж байгаа зүйлээр нь тодорхойлно. Том зорилгыг хяналтанд байхгүй гэж ярьсан шүү дээ. Гэтэ зорилгыг хэн тавиад байгаа? Зорилгыг би өөрөө тавьж байгаа. Би өөрийнхөө чадна гэсэн зүйлээ зорж байгаа эсвэл чадахгүй гэж байгаа ч гэсэн би энэ заавал хүрэх ёстой гэж зорж байгаа. Тийм болохоор энэ миний хяналтанд байж чадна гэсэн. Том зорилготой байх алба нь өөрөө амьдрахад хөтлөнө. Амьдрснаар бид илүү том үр дүнд хүрнэ. Тиймээс өнөөгийн нийгмийн ихэнх дийлэнх хувийг эзэж байгаа залуучууд бид заавал том зорилготой байх албатай гэж манай зөвөөс үзэж байгаамаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа. За 3 дугаар эндэртээ баярлалаа. За хариу одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжье. Дараагийн хэсэг бол дэмжлэг илтгэлийн хэсэг байгаа. За энэхүү хэсгээр хоёр багийн гишүүд хоорондоо ахлагчдынхаа яриаг дэмжиж ярина. Гэхдээ яриан дундуур нь эсрэг одоо багийнхаа гишүүнийхээ яриаг таслаад ницаалт хийх бүрэн боломжтой шүү. За хариу одоо 2 дугаар эндэрээс эхлэе. Танаас явж эхэллээ. Одоо ингээд юуны төрөнд хэдний залтуудыг хийж өгөө л да. Юу гэхээр зэрэг одоо ингээд манай талаас болохоор зэрэг яг юм амжилтанд хүрэх ингээд том зорилготой байх гэдгийг карьер бизнесийн хувьд одоо авч үзээд байна л да. Гэтэ манаагаас хэлсэнчлэн буюу нөгөө mass metric буюу яг ингээд яг хүн болгоны хувьд үнэхээр том зорилго гэдэг нь юм харьцангуй ойлголт учраас энийг нийтлэг ойлголтоор нь авч үзэх хэрэгтэй юм а. Тэгжээж бид нар илүү цаашдаа илүү зэгцтэй тоглолт өрнөх юм а гэж байгаа. За тэгэнгүүт нь яг mass metric гэдэг нь юу юм бэ гэхээр зөвхөн тэр нөгөөгөө өнөөх карьер бизнес эсвэл одоо тий амжилттай нэр төртэй амьдрах биш эргүүлээд нөгөө хэлж байгаа хүн болгоны аз жаргалтай амьдрах гэсэн тодорхойлолт нь өөрөө бас mass metric-т ордог. Буюу нөгөө элэг бүтээн амьдрах те. Гэхдээ яг үүндээ яг тэр бүх зүйлсийг хүн болгон хянаж чаддаг билүү гингүүд эргүүлээд үгүй байгаа байхгүй юу? Хин ч юун дээр чантардаггүй билүү гэхээр үгүй. Ингээд элэг бүтээн амьдрах аз жаргалтай байх, тайван байх гэдэг ойлголтууд дээр хүртэл ингээд надаас хамаарахгүй ойлголтууд бас байгаа. Тийм болохоор ингээд тэр болгон миний хяналтанд байж чадахгүй учраас өнөөдөр би тэрэндээ ингээд түүрдэх юм аа гэдэг ойлголтыг гаргаж өгöd байгаа. За тэгэнгүүт энэ дээр ингээд
манай нөгөө талаас юу гэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг том зорилго нь хувь хүн талаасаа нийгэм талаас аль алинд нь ашигтай маа гэж байгаа юм. Юу вэ гэхээр зэрэг магадгүй ашигтай байж болно гэдэг нь өөрөө ингээд заавал тийм бах халавтай гэсэн үг биш л те. Жишээлбэл хувь хүн талаасаа ингээд маш их стресс, дарамтыг хүний амьдралд авчирж өгд юм байна. Нийгэм талаасаа яавал том зорилго ашигтай байдаг вэ гэхээр утга учиртай байвал буюу заавал тэр хүүхдэд тэр зүйлийг хийх юм шаардлагатай нөхцөлт гэсэн үг. Одоо жишээлбэл хувьсгалын чиг татаж ярьлаа шүү дээ. За ингээд өөрийнхөө дэмжилтийн илтгэлтэнд орё. Манай ингээд 1-р төвчний стандарт болохоор өөрийнхөө амьдрал гэж байгаа. Энэ дээр болохоор Исландийн 2000 гаруй залуучуудыг ингээд оролцуулсан 12 жилийн туршид өргөнсөн маш том судалгаа байна л да. Юу гэхээр зэрэг энэ дээр ингэж байгаа. Одоо ингээд тэр залуучуудын амьдралын зорилго нь хит хитэн наснд яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг харуулсан судалгаа байгаа. Гэтээ энэ дээр болохоор зэрэг ингээд өөрийнхөө хяналтанд авч чадах буюу өөрийнхоороо байх сонголтыг хийсэн залуучууд нь эцсийн дүндээ илүү сэтгэл ханамжтай амьдраад байна гэдэг ийм үр дүн гаргаж өгсөн ба 12 жилийн судалгаа бүтэн. За тэгээ хоёр дахь сэтгэл зүй гэж байгаа юм л да. Энэ дээр болохоор ингээд ийм self determination theory буюу SDT гэдэг одоо ийм том онлет юм байна. Юу вэ гэхээр зэрэг хүн ийм сэтгэл ханамжтай амьдрахад сэтгэл зүйн үндсэн 3 хэрэгцээ байх хэрэгтэй. Нэгдүгээрт өөрөө сонгох эрх, хоёрдугаарт үр дүнтэй чадвартай байх мэдрэмж, гуравдугаарт бустай холбоотой байх буюу эргүүлээд яг хүн яг ингээд амьдарч байна, жаргалтай байна гэдэг мэдрэмжийг авахын тулд энэ гурвын нэг нь л байхгүй болдгоо гэсэн үг. Гэтэ нөгөө mass metric гэдэг байгаа ийм нийгмийн шахалтанд оруулж байгаа энэ том зорилгын хүрээнд ингээд юу ярьдаг вэ гэхээр зэрэг энэ дээр болохоор зэрэг тэр нөгөө сэтгэл энэ дээр нөгөө анхны өөрөө сонгох хэрэг гэдэг зүйлийг ингээд байхгүй болгож өгснөөрөө тэр хүн юм жаргалтай амьдрах үндсэн хэрхэн байх болно гэсэн. 4-р энэ дээр л шилжүүлээ. Өөрт ч бол минут 20 орчим секунд үлдэх зэвэр байгаа шүү. За 4-р энэ дээр багийн хаалгачийн санааг дэмжиж яваарай. Манай нөгөө баг маань амжилтанд хүрэхийг бол нийт хүмүүс болоод одоо маасаар авч үзээд байна. Энэ дээр бол би нэлээд эсрэг байсуртай. Яагаад гэвэл шинжлэх ухааны нэршлэр зорилго гэдэг нь өөрөө хүний хүрэхээр тэмүүлж буй цэг гэсэн тэм тодорхойлт нэршил байдаг. Тэгэнгუთ бидний хүсэж байгаа хүсэл мөрөөдөл бүхэн өөрөөр яг эдний багийн хэлж байгаа аж аргалтай амьдрах ч юм уу эсвэл карьер ч юм уу ямар ч юм байж болно. Тийм учраас магадгүй аж аргалтай амьдрах, тайван амьдрах, өөрийнхөө цаг минут бүрийн ингээд таашааж амьдрах нь өөрөө бидний амьдралын зорилго юм шүү. Бидний өөрсдийн хүсэж байгаа тэр шинжлэх ухааны нэршлээс аваад үзвэл бидний зорилго заавал карьер гэлтгүй одоо аж аргалтай амьдрал, амар амгалан амьдрал бас байж болох юм аа. За тэгээд хоёрдугаар сэтгэл готрол гэж юм л да. За сэтгэл готрлоос болоод одоо том зорилго тавьснаар хүн өөрөөсөө маш их юм сэтгэл готролд ордог гинэ. Гэхдээ ийм судалгаанууд бас байна. Том зорилго тавьсан хүмүүс ер нь сэтгэл санаа нь нэлээд тогтвортой, стрессийн түвшин маш бага байдаг гэж гарч байна. Яагаад гэвэл тэр хүнд амьдрах урам зориг байна. Амьдрах тийм хичээл зүтгэл, амьдралын төлөө цаашаа явах тийм зориг байгаа учраас тэр одоо магадгүй тэр хүмүүс одоо амиа орлох юм уу тийм хүн наад захын сэтгэл зүйн асуудлууд гарч ирэхгүй байгаа бас дурдж өгмөр байна. За тэгээд 3 дугаар санаараа хүн байх гэсэн санааг гаргаж өгч юм л да. Энэ дээр бол мэдээж бид бүгд хүн байх ёстой. Бид нар амар амгалан аж аргалтай амьдрахын тулд мэдээж бид нар эхлээ хүн байна. Гэтэ магадгүй бид нар ганцаархнаа хүн байснараа ганцаархнаа аж аргалтай байснараа аж аргалыг мэдэрч тэр магадгүй төр зурагтлах. Хүн өөрөө нийгмийн амьтан, нийгэм нь өөрөө хүн дээр суурилдаг. Тийм учраас бид нар эхлээд хүн байх чинь эхлээд бидний зорилго юм биш. Өнөөдрийн нийгмийн харахаар энэ маш их гэмт хэрэг гарч ийн, маш их муухай үйлүүд одоо бидний зүгээр л энгийн жишээ бүр дасгаар хэмжээний болсон байна. Бид нар одоо ёс суртахуун гэдэг байгаа юм аа. Өөртөө хараад гайх хэмжээний тийм ёс суртахуун болсон байна. Тийм учраас одоо энэ хүн байх чинь эхлээд залуус гэдэг бидний сэдвийн залуус бидний хамгийн том зорилго болчиход байна. Тийм учраас бид нар хүн байх албатай болоод ирэхээр яаж нэг гэхээр чинь тэр албанд өөрөө бидний хамгийн том зорилго болж ирж байгаа юм. Яагаад гэвэл саний хэлсэнчлэн бид нар одоо нийгмийн амьтан, нийгэм маань өөрөө сайхан байж бидний тэр хүсээд байгаа, яриад байгаа аж аргалт маань амар амгалан амьдрал маань ирэх юм аа. Тийм учраас одоо том зорилготой байх заавал ёстой гэж үзэн. За тийм манай ахлагчийн хэлснээр бол тусгаар тоглол ярьж байна л да. Бид нар өнөөдөр том зорилго тавьснараа өнөөдөр энэ эндэр дээр гараад энэ мэтгэлцээний эхлүүлж байгаа болоо гэж бодож байна. Магадгүй том зорилго байхгүй хүмүүрхэн одоо хувь хувийнхаа дор дорынхаа үзлийг бодоо явсан бол өнөөдөр магадгүй энэ гэрэл энэ эндэр дээр суугаад бид нар энэ ТV-г нэвтрүүлэгт орох боломжгүй байсан болоо гэж бодож байна. За хэдүүлээ бодъё. Эхлээд хүн болгоны ингээд зорилго байгаа. За карьер, баян болох ч юм уу эсвэл зүгээр аж аргалтай амьдрах. Тэрний цаад утга учир чи юу вэ? Ерөөсөө 50 сайхан амьдралыг хүсэж байгаа. Тэнгууд 50 сайхан амьдрал чинь ерөөсөө л бидний амьдралын зорилго болоод байгаа юм шүү гэдгийг бас хэлхийг хүслээ. За одоо 2 дугаар энэ дэрлүү шилжүүлээ. За энэ дээр ингээд зорилго гэдэг нь болохоор хүрэхээр тэмүүлж буй цэг гэлээ л да. Гэтэ өнөөдрийн ингээд манай сэдв нь болохоор ингээд том зорилготой байх гэдэг жагаа шүү дээ тий. Тэгэнгүүт том зорилго гэдэг нь хүн болгоны хувьд нөгөө харьцангуй ойлголт байгаад байгаа учраас энийг ингээд нийтийн үзмжээр тодорхойлох нь зөв юм аа гэж хэлээд байгаа. За тэгэнгүүтээ одоо
урам зоригтой амьдардаг гинэ том зоригтой хүн юу вэ гэхээр зэрэг энэ дээр ингээд хэрвээ тэр том зориг нь одоо ингээд хэрвээ өөрийнх нь хүсэж байгаа тийм зориг биш байх юм бол энэ дээр юм надад нэг юм судалгаа юм л да юу вэ гэхээр зэрэг одоо юм миний өмнө нь дурдсан тэр 3 шалтгаанаас болоод одоо SRM гэдэг их сургууль дээр юм судалгаа хийсэн юм л да юу вэ гэхээр зэрэг тэн дээр 18-аас 29 насны залуучуудын ингээд 70% нь яг тэр том зориг гэдэг тодорхойлолтод багтаад сэтгэл гутрал сэтгэл түгшилтэй байд юм байна тэгэнгүүтээ ингээд тэрнийх нь 70% нь ахиад сэтгэл санааны дарамтай тэгэнгүүтээ 31% нь ингээд амиа хорлох тухай, орлого хийх тухай ингээд бодож үзчихсэн юм байна л да. Тэгээд нөгөө дөрөв нь болохоор юм оролдож үзэх орлого хийжсэн гэж байгаа. За тэгээ юу вэ гэхээр зэрэг яг ингээд тэр том зориг гэдэг зүйл чинь хүн болгоны хувьд харьцан адилгүй байдаг учраас хүн болгоны хүсэж байгаа зүйл үнэндээ биш байдаг учраас өнөөдөр ийм үр дүн гараад байна буюу эсвэргээрээ нөгөө залуучууд чинь улам илүү амьдрах урам зоригийг нь мөхөөх юм судалгаа тоо баримт байгаад наа гэж байгаа. За тэгээд за баярлалаа. За баярлалаа. 4-р өндөрт цаг үлдсэн байна. За ойлголоо. За ер нь бол нэлээд ойлгосон залуучууд заавал том зорилготой байх алгагүй. Бүх залуучууд мэдээж болж ийн эднээс хэлсэн ихтэй бол санал нийлж ин. Гэтэ дийлэх залуучууд том зорилготой байх албатай. За одоо амиа хорлол сэтгэл түвшний үүднээс аваад үзэл энэ талаар нэлээд ярьлаа. За хэдүүлээ бодъё. Бас том жижиг талаар ярьж байна. Том зорилго, жижиг зорилго гэсэн одоо нэг тийм гарсан тодорхойлт байхгүй. Тийм учраас би ерөнхийдөө шинэ компанийн нэршлэр яваад энэ дээр акцент өгье гэж бодлоо. Хүн болгоны одоо том жижиг зорилго өөр юм шүү дээ. Гэхдээ ингээд саний хэлсэн чинь цаад утга санааг нь ухаад үзэх юм бол бидний хүн байх, хүнлэг байх, энэрх аж аргалтай амар амгалан амьдрал чинь ерөөсөө бүх зүйлийн цаана байгаа ч бас энэ чинь өөрөө бидний зорилго болчиход байгаа маа. Гэтэ амар амгалан амьдрал гэхэр хүнд бас дарамт өгдөг гэсэн үгүй гэсэн асуулт бас гарч иж байна. Хүн тэрэндээ одоо яаж ч хүрж болно. Тэнд хүрэх зорилтууд тэрийг хүмүүс магадгүй өөртөө дарамтгүйгээр хэрэгжүүлж болж байна. Гол нь залуус гэдэг чинь 15-аас 35 насны хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс бол магадгүй за яг 15, 20-тай хүүхдүүд сэтгэл санааны хувьд докторгүй байж болох ч гэсэн цаашдаа бусад насныханд бол зөв зорилгоор хэрэгжүүлээд зорилтоо зөв тавиах юм бол зорилготой яхан цаашдаа нийгэм хүмүүсийг өөхөө хүний хөгжил маш том хувь нэмэр оруулдаг юм а гэдгийг хэлхийг хүсэж байна. За 4-р өндөртөө баярлалаа. Тэлцээний дэмжлэгийн хэсэг ингээд өндөрлж байна. Харин одоо дараагийн хэсэг рүү шилжиж. Дараагийн хэсэг бол модераторын хэсэг байгаа. За би ахлагчдаас асуулт асууна. За хамгийн ихний асуултыг бол нотлох талын ахлагчаас асууя. За эхний асуулт юу гэхээр за өөрөө бол за нэг 20 гарцсан залуу шүү дээ. За өөрийн чинь хувьд амьдралдаа гаргаж ирсэн хамгийн том чухал үйлдэл юу байсан бэ? Цэрэгт явах байсан болов? Цэрэгт явах байсан. За тэгээд тэнд чинь та яг юу сурав? Ямар хөө байв? Тэнд өдөр тутамдаа хийдэг зүйлүүдийг нэг Монголд ч амар том асуудал тулчаад байгаа шүү дээ. Дийлэнх олонх нь хажуудаа ойрхон ир хүн байхгүй. Нөгөө Монгол ирчүүдийн наслалттай холбоотой. Тэнгуут тийм ирчүүд яаж ир хүн байх талаар тэнд сурсан гэх юм. За эсвэл магадгүй юу гэдэг хичээл сургуулиас гадна за яг хичээл сургуульч байж болно л доо. Эсвэл ажил мэргэжлийн хувьд гаргаж ирсэн юм том зөрөгтэй алхам чи юу байсан бэ л гэж байгаа. Мэргэжлээ сонгох байсан болов? Мэргэжлээ сонгох байсан те. Тэгэхээр мэргэжлээ сонгохдоо бас нэлээд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байл гэдэг те. Зөв. Тэр мэргэжил сонгоод карьерийн хугацаанд юу гэдэг нэг би тэдэн жилийн дараа ийм төвшөнд хүрсэн байна гэдэг ч юм уу. Иймэрхүү өөрийн хувьд ер нь бодож ирсэн үү? Тийм бодож ирсэн. Тухайн сонгож байгаа мэргэжилд ямар ирээдүй байна, нэмээд миний чадамж хаа хүрэхээр байна гэдгийг бол бодсон биз. Хүн тэгэхээр нөгөө альва шийдвэр гаргахаас өмнө тодорхой хэмжээнд зорилготой байдаг гэдэгт та итгэдэг үү? Шийдвэр гаргах болгоны өмнө зорилго байгаа итгэнэ. За тэгэхээр хоёрдугаар мэтгэлцэгч чинь ингээд хэлсэн л те гişүн чинь ер ингээд залуучууд дарамт аваад байна. Том зорилго тавиад тэрэндээ хүрэхгүй байгаа тэгэхээр сэтгэл санааны ингээд гутралд орж ийнэ ярьс те. Гэхдээ хүн гэдэг юм чинь өөрөө угаасаа л зорилготой ч гэсэн зорилгогүй ч гэсэн угаасаа л өөртөө зовлон дууддаг. Өөрийгөө зовоодог гэдэгтээ та санал нийлэх үү? Байнга жаргалтай угаасаа байдгүй шүү дээ. Айгу философик асуулт байна. Ер нь бол хүний зовлон чи юунаас эхэлдэг гэхээр харилцаанаас л эхэлж байгаа л та. Нөгөө Адлерын философийн дагуу энэ ч гэсэн би итгэж байгаа. Хүн болгоны зовлон харилцаанаас эхэлж байгаа юм чи эндээ л асуудал юм байна. Гэхдээ зовлонтой байлаа гэд бид нар хоорондоо харилцаа болчдоггүй шүү дээ. Тэгэхээр яг том зорилготой байхыг юм маш буруу гэж байгаа юм бол биш. Гэхдээ энэ нийгэмд амьдарч байгаа хүн болгон том зорилготой байх ёстой мó гэлөөгүй гэж харилж байгаа. Яг нөгөө за жишээлбэл нөгөө хүний булчингийн масаар яриад үзье л та. Нөгөө хүн булчин ингээд задраад тухайн хүний бие булраад ингээд өвдөж тухайн хүн ингээд илүү булчинтай ингээд болдсон шүү дээ. Тэгэхээр яа харахгүй нөгөө энэ сэтгэл готрол гэдэг зүйл чинь угаасаа л байд юм шүү.
ямар ч зорилготой ч байсан, зорилгогүй ч байсан. Энэ дээр бол тэгэхээр санал нийлж ийн гэсэн үг зөв. Сэтгэл готрол гэдэг зүйл том зорилгоос хамаарахгүйгээр байдаг уу гэж асууж байгаа юм. Тэ хамаарахгүйгээр угаасаа байдаг үстэй л гэж. Байх нь байж болно. Гэхдээ тэр нөгөө задарж байгаа нэг хөшүүргэн том зорилго чинь байгаад байвал хэцүү юм шүү дээ л гэдэг санаа төвшүүлж байгаа. Ойлголоо. Та үлцэн хугацаагаас өөрийнхөө үзэл баримтлалаа ингээд дэлгэрүүлээд ашиглаж болно. За. Сая манай нөгөө талаас бол юм түүх сөхчэн л доо ингээд хувьсгалыг хийсэн ингээд ер нь бол дэлхийд дээр өдөр болгон хувьсгал болдог байхгүй. Юу гэсэн юм бэ? Хүн болгон хувьсгал хийдэг байхгүй. Одоо юу гэдэг тэнд хэн нэгэн хувьсгал хийх мөрөөдөлтэй байжгаад тийм боломж олдохгүй ч гэж болно шүү дээ. Энэ нөхцөлд нөгөө хүмүүс чинь өөрийнхөө зорилготой хүрч чадсангуудыг сэтгэл нь унаад байгаа байхгүй. Тэгээ сэтгэлд готролд орсон залуучууд буюу нөгөө нийгмийн чинь түүчилж явах хэвээр хэсэг бүлийн сэтгэл готролд орчхоор нөгөө эргээд яриад байгаа нийгмийн сайн сайхан гэж ярьдаг. Энэ нийгмийн сайн сайхан чинь сайхандаа хүрч чадахгүй. Энийхээ индекс уламд орчлуулна. Яагаад тэгэхээр өдөр тутамдаа зөрж байгаа хүн болгон стресстэй болно гэсэн үг. Хүний нөгөө нэг юм муухай тал нь тэр шүү дээ. Өөрөө стресстгээр тэрийг ямар нэгэн байдлаар гадагшлуулдаг, дотроо хадгалж чаддаггүй, дотроо хянж чаддаггүй. Судалгаа наагаад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар гадагшлуулдаг хүн бол хин нэгэнд ууралж эсвэл ямар нэгэн зүйлийг цогцох ч юм уу. Хүн болгонд өөр нэгэн стрессээ гадагшлуулах арга байна. За тэгээд араас нь дахиад том зорилготой хүн шантардаггүй гэж хэлж байна л да. Хүн бүрүү. Миний урд том зорилго байхаараа л би шантархаа болчдөг юм. Үгүй шүү дээ. Миний хувь хүний чадамж хаанагаа гэдэг аюул том асуулт байхгүй. Танаа яг ерөнхий санаа бол нэгдүгээр хүн өөрийнхөө амьдрах хэвээр, хоёрдугаар тас үр дүнтэй байх хэвээр, гуравдугаар бусдад харилцах хэвээр гэж байгаа. Өөрийн чинь хувьд эдгээрээс гадна нэг зорж байгаа юм зориг ч юм байна уу ойрын хугацаанд би ингэчих юмсан тэгчих юмсан гэдэг нэг жижигхэн ч хамаагүй нэг зориг байна уу? Бага. Тийм. Тэр зориг чинь магадгүй өөр хүнд том байх боломжтой болоо. Өөр хүний хувьд одоо тийм байж болно. Тийм учраас нөгөө том зориг гэдэг маань харьцангуй ойлголт учраас массын тогтоосон амжилтын хэмжүүрээр ойлгоод үзье гэдэг санаатай төвшөөс. Тэгэхээр зориг ямар ч хүн тодорхой хэмжээнд бол байгаа шүү дээ. Одоо чинь өөрөө чи хувьд энэ мэтгэлцээнийг бас өөрийнхөө боломжийн ирээр ингээд гайгүй мэтгэлцэж байгаа гэдэг жижигхэн нэг юм зориг бол байгаа шүү дээ. Тэр зориг бол хүний амьдралаас ингээд салшгүй холбоотой гэдэг дээр санал нийлж байна уу? Тийм энэ усыг аваад уух нь хүртэл миний зориг болж болно шүү дээ. За баярлалаа. Төвлөцөө хугацаа ашиглаж байна. За тэгээд араас нь хүн бүр өдөр болгон хувьсгал хийж болдгоотой адилхан хүн болгон саятан эсвэл тэрбумтан болдог байхгүй. Тэгээ ядуу бай хаана хамгийн гоё харагддаг хэрэг кинон дээр л хамгийн романтик байдаг байхгүй. Би өнөөдөр өөрийнхөө хүссэн хоолоо идэж чадахгүй байхад би яг хаанаас нөгөө аз жаргалаа мэдрээд байгаа. Би эсвэл хүүхдтэй мюмигийн цүнх аваад өгчмөр л шүү дээ. Хүн болгон тийм цүнх аваад өгөх боломж байдаг байхгүй. За нэгдүгээр нэртэй баярлалаа. Харин одоо Няцах багийн ахлагч буюу 3 дугаар мэтгэлцэгчээс асуулт асууя. За хамгийн ихний асуулт болохоор таталцлын нэг юм хууль гэж байна л да. Та аливаа зүйлийг хүсэж тусам тэрийг ингээд өөрийн болгож чадахгүй. Тэ? Ингээ хүн хүсэж байх юм чаддаггүй. Харин нэг хүсэхгүй байхад өөрөө ороод ирдэг гэдэг нэг юм бичдэг хууль байна л да. Та энэ дээр юу гэж бодож байна? Хүн ингээд том зорилго тавих тусам угаасаа тэр нь биелэхгүй байх магадлал өндөр байдаг л гэдэг юм л да. Дөрөвдүгээр энэ дээр бас хариулж болно шүү. Энэ дээр бол одоо хүссэн зүйлээ хүн татаж авч чаддгүй гэж юм л да. Магадгүй гэхдээ бид нар юу хүсэж байгаагаа мэдэхгүй явж иж болно. Тэр магадгүй зүгээр ингээд урсгалаараа явж байгаа тэр том боломжууд болоод хүсэж байгаа зүйлүүд гинт гараад ирдэг гэж. Гэхдээ бид нар зүгээр төөрөгцөн мэдрэмжтэй явж байгаад тэдгээр зүйлүүдэд таардаг байж болно. Магадгүй тэр зүйлүүдийг мэдэж авсны дараа дараагийн зорилго гэх зүйлүүд гараад ирэх юм биш үү гэж хариулмаар байна. За өөрийн чинь жишээлбэл ингээд том зорилготой байгаад одоо юу гэдэг юм нэлийн үлгэр жишээ болсон тийм хүмүүсийн талаар жишээ баримтууд байна. Одоо энэ мэтгэлцээ ямар хуу болоод байна гэхээр нэг л үзэл бодлоо ингээд хэлсэн хүмүүс л яваад байна л та. Яг нэг бодит жишээнүүд байвал ингээд яриад өгч. Энэ бодит жишээ гэвэл бидний хамгийн сайн мэдэх одоо анхны долоог би жишээгээр татъя гэж бодсон. Эдгээр хүмүүс бол зүгээр за ингээд амжилтанд хүрчээ да эсвэл гээд урсгалаараа яваг байхгүй тусгай татсан. Хувьсгалаас өөр жишээ авъя. Яагаад тэгэхээр нэгдүгээр мэтгэлцэгч бол хэлсэн те. Ингээ хүн болгоо хувьсгал хийгээд байдаг вэ. Ингээ цаг үе нь өөр штэ. Тэгээ магадгүй одоо цагтай холбоотой ямар хүмүүсийн маш гоё жишээ. Энэ ахаад өнгөрсөн лөө явчих магадгүй. Гэхдээ би энэ жишээ хэлье гэж бодлоо. Монгол хүн анх сансарт нэрсэн гүр аргачлалын кейсийг би авъя гэж бодлоо. Тэр хүн бол би Монгол хүн болгон бас сансарт нисэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр яг нөгөө хүн болгоны нэг хийгээд байдгүй яг гэхдээ бас дайггүй том зориг ийм жишээ яг жишээ нь юу байна? Маш их амар амгаланд хүрсэн. За би уучлаарай энэ хүний дуржуулах хэсгээ сайн мэдэхгүй байна. Өчигдөр яг энэ зөв мэтгэлцээний дугаарт оролцсон. За нэг ирхэн байгаа. Тэр хүнтэй би баг зэрэг ярилцсан. Тэр хүнийг бол би зорилгоо биелүүлсэн хүн болов уу гэж бодож байна. Тэр хүний зорилго бол зүгээр сайхан амар амгалан амьдрах гинэ.
Одоо тэгээд ер нь бол би гайгүй амар амгалан амьдарч байна. Энэ бол миний зорилготой хүрсэн шалтгаан байгаамаа. Тэгээд энэ том зорилготой хүрсний дараа гэх юм бол энэ бол тэр хүнд нэг хүсэх юм байхгүй болчихсон юм байна. Дарамт байхгүй болдог гэсэн. Ницаах талын хувьд ингэж ярьж байгаа юм шүү дээ. Амар амгалан байх нь хүртэл том зорилго байж болно гэх тээ. Тэгэхээр ницаах нотлох тал маань өөрөө дийжлээд байгаа шүү дээ. Хүн ер нь өөрийнхөө амьдраад, тайван сайхан амьдраад, заавал зорилготой байх албагүй. Тэгэхээр нөө 70 дутгаараа танахыг нотлох талаа дэмжиж байгаа юм шүү. Харин тэгэж бодоод ч магадгүй. Гэтэ нөгөө баг маань нааж жаргалтай 50 амьдрах маань өөрөө том зорилго хэрэггүй гэдэг. Гэхдээ бид нар өнөөдөр 50 амьдарч гинүү гэвэл нийгэм харуул үгүй байхгүй. Тэнгуут амар амгалан амьдрал аж жаргал гэдэг чинь одоо бидний хувьд энэ одоо шийдлийнхаа дагуу гэх юм бол бидний баруун зорилго болчиход байгаа гэж манай баг гаргаж өгч байгаа. Саяны тал дээр ахлагч ямар байр суурьтай байна? Ер нь бол хоёр тал баг хоёулаа л хүн амар тайван амьдрах нь баг зүгээр штэ гэд хүлэмжшүүрээд байгаа юм шиг надад харагдаад байна л да. Юу нэг зүйлийг бас тодорхой болгоё л доо. Ингээд хүн нөгөө нэг манай нөгөө талаас одоо бизнес карьерийг том зорилгоо гэж харсан шүү дээ. Зарим хүний талаас ингээд хүн хүний үзэл бодол харах өнцөг ингээд хүн хүний том зорилго өөр байдаг болохоор бид нэр ингээд үр дүнгээр нь том зорилго гэдгээ тодорхойлсон байхгүй юу? Миний том зорилго нөгөө хүний жижиг зорилго, миний жижиг зорилго нөгөө хүний том зорилго байж болно шүү дээ. Яагаад үр дүнгээр авсан бэ гэхээр ингээд том үр дүн гаргаж ивэл том зорилго, жижиг үр дүн гаргаж ивэл жижиг зорилго. Би амар тайван бай гэж тэндээ хүрвэл би амар тайван байна. Энэ бол том зорилго. Би ингээд зүгээр өглөө босоо гэвэл босно. Энэс жижигтэй орно. Тэгээ ийм болохоор заавал нөгөө талаас тийм нэг өөрөө чи яг одоо байгаа хамгийн том зорилго чинь шээ. Нууцшвал юу вэ? Тэгээ миний одоо байгаа хамгийн том зорилго гэр бүлтэй болоод эцэг шиг эцэг байх. Ар гэрийн ноён нуруу гэдэг нь шүү дээ. Хүүхдүүдтэй үлгэр дуурайлал болсон, их нэртэй халамжилсан, ер нь хүн байя том зорилго. Гэтэ хүн ерөнхийдөө нэг юм яг нь хүн хүний бодол өөр л ах л та. Гэтэ нөө гэр бүл зохиох талаар ингээд юу гэдэг нэг 23-аас өмнөх наснда бодоход арай эрт шүү. Энэ дээр юу гэж бодож байна? Арай эрт биш үү? Одоо энэ дээр арай нэг сурч боловсроод ажил карьерийн хувьд нэг нэтворкинг хийгээд ч юм ингэж явах нь арай дээр биш үү? Та энэ дээр юу гэж бодож байна? Үгүй. Энэ л дээр арай өөр байр суурь тах. За баярлалаа. За мэтгэлцээний дараагийн хэсэг рүү оръё. Дараагийн хэсэг бол тайлбар хэсэг байгаа. За би баг болгонд 15 секундын хугацаа өгье. За гишүүд хоорондоо ярилцаад аль илтгэгчийг нэмэлт илтгэгчээр оруулахаа гэдгээ өөртөө сонгоорой. За цаг явж эхэллээ. За цаг туссан байна. За ницаах талаас эхлэе. За аль гишүүн нэмэлт илтгэгчээр орох вэ? За дөрөвдүгээр мэтгэлцэгч орохоор болсон байна. За нотлох талаас за багийн ахлагч орохоор болсон байна. За энэ удаа ницаах талаас эхлэе. За таны цаг явж эхэллээ. Ер нь бол амжилтыг 3 хэсэгт хувааж авч үздэг юм байна л да. Гадны, дотоод болон утгатайгаад гадных нь болохоор бидний яриад байгаа нөгөө карьерийн өсөлт юм уу, материалын тэр зорилгыг хэлээд байгаа. Дотоод гэдэг нь одоо бидний өөрсдийн хувь хүний хөгжил буюу одоо нөгөө хүн байх маань яриагдаад байгаа. Энэ яадаг гэхээр урт хугацаанд аж аргал авчирдаг. Нөгөөх нь болохоор богино хугацаанд аж аргал авчирдаг юм байна. За 3 дахь буюу утга учиртай гэдэг нь одоо нөгөө баг маань чирж байгаа манай баг маань чирж байгаа тэр амар амгалан гэсэн зүйл ороод ирж байгаа маа. Тэгэнгүүт энэ өөрөө судалгаагаар гараад ирсэн 1999 оны self conclusion model гэсэн юм судалгаа байна. Тэгэнгүүт энэ амар амгалан байх, хүн байх гэдэг чинь одоо бүгдээрээ өөрөө зорилгын нэг хэсэг бүтцэд ингээ ороод ирчихэж байгаа маа. Тийм учраас бид нар бодъё л да ингээд карьер за зөвхөн ингээд одоо аж аргал одоо хүн байх гэсэн зүйлсийг ярих түр хоошоо таад материалын зорилгыг ярив. Өнөөдөр бид нар ингээд магадгүй хүн болгоны зорилго өөр ажил мэргэжил карьерийн зорилго өөр байгаа. Магадгүй тэр карьертэй хүрч одоо маш их ингээд баян болсон хүмүүс ч юм уу тийм ингээд карьерийн амжилтанд хүрсэн хүмүүсээс нэг юм асуулт асуудаг. Одоо таны зорилго юу вэ гэнгүүт өө сайхан амар амгалан амьдрах юм байна. Өө сайхан аж жаргал юм байна гэж. Тэгээд бүр энэ зүйлээ цааш нь ухаад энэ философийн үүднээс ухаад бүр утга учир нь олоод үзэх юм бол ерөөсөө бидний амьдралын зорилго чинь амар амгалан юм байна. Амар амгалан зорихгүйгээр амьдрий гэж бодъё л да. Ийм дайн тулаантай ийм муухай тийм зөрчилдөөнтэй нийгэмд байх юм бол энэ яг юу болох юм бэ? Тэр бидний одоо энэ зориод байгаа зүйл чинь байхгүй бол чинь бүр бараг мөрөөл болчих магадгүй. Мөрөөл зорилго хоёроо бас ялгаа салгаад сурах хэрэгтэй байх. Яг л мөрөөл гэдэг бол өөрөө хийсвэр ойлгоод магадгүй хүрч чадахгүй зүйлийг мөрөөл гэдэг баг. Бид нар харин зорилго бол хүрэх боломжтой тэр зүйлийг хэлээд байгаа маа. За тэгэнгუთ тий аж жаргал амар амгалан дээр ингээд яриад байгаа шүү дээ. Тийм учраас одоо
заавчлаар яриг тасалчлаа. Йоо, зорилго бол хүрэх боломжтой зүйл гэсэн шүү дээ. Тэгээ хүн болгон тэр зорилготой хүрдэг үү? Ялангуяа залуу хүмүүсээр ярьж байгаа шүү дээ. Тэгээ хүрхийг хичээдэг. Гэхдээ бас зарим бүтлгүүддэг те. Гэхдээ ер нь бол зорилго тавиад явж байгаа хүмүүс болвол ер нь бол нэлээд зөв чихтэй амьдралын одоо юуныхаа төлөө явж байгааг мэддэг учраас тэрэндээ хүрэх боломжтой. За ийм үг байдаг л да. Сарыг онохгүй байсан ч оддын дунд унна гэсэн тийм сайхан үг байгаа шүү дээ. Тэр зорилготой хүрэхгүй ч гэсэн яаж л нийгэм төлөөтэй ч юм уу, хувь хүн хөгжиж юм уу тиймэрхүү наад захын сайн үр дүнд хүрэх тохиолдлууд бол зөндөө байгаа. Тийм сайн үр дүнд хүрэх тохиолдлууд бага. Гэхдээ зорилготой хүрээгүйгээс болоод шантардаг хэсэг бас байдаг те. Тэр хүн шантарж байгаа, шантраад ахаад ухаж бодно. За би яагаад ингэж вэ? Одоо юуны төлөө би яах ёстой юм? Хүн болгонд тэгж бодд юм болов уу? Хүн болгон бодох ёстой. Яагаад гэвэл хүн чинь оюун ухаанаараа бусдаас ялгарч байгаа шүү дээ. Тэгж бодохгүй зүгээр шантраад бууж өгөх бүх сонголтыг хийдэг хүмүүс байдаг те. Тийм хүмүүс байдаг гэсэн судалгаа байгаа болов? Яг судалгаа тоо баримттайгаа. За тоо баримттайгаар бол манайд бол тоо баримттай би бол одоо юу гэдэг одоо нөө өмнө яриадсан амар баян болох зорилгодоо бол бууж өгчөө зогсож байгаа юм баггүй. Тэг юу гэсэн юм бэ гэхээр би бол гэрлэх саналаа тавих миний зам бол хязгаарч нисдэг тэргээр тоологдохгүй юм байна л да. Эсвэл би ямар ч гэсэн залуу хүн байхдаа бол өөрийнхөө хажууд байгаа эмэгтэйд мюмигийн цүнх бол аваад өгч чадахгүй юм байна л да. Энэ мэтчлэн хүмүүс шантардаг байхгүй. Гэтэ таны хамгийн том зорилго болох утга учир гэрлэн зөвшөөрдөг байгаа учраас таны зорилго за энэ баян болох юм байна. Тэр мөнтэй брендийн зүг авч өгөх биш юм байна. Энэ эмэгтэйтэйгээ би гэрлэх санал тавих юм байна гэсэн зорилго таны дотор одоо ч оршоор байгаа гэсэн үг байхгүй юу? За миний зорилгыг тодорхойлчихсанд баярлалаа. Зүгээр дээ баярлалаа. За тэгээд дахиад миний хэлэх гээд байгаа санаа бол ерөөс юу юм? Хүн болгон зорилготой байдаг байж болно үүсэхгүй. Тэр нь харилцан адилгүйч байдаг бас үгүйсэхгүй. Гэхдээ хэлэх гээд байгаа үндсэн санаа нь хүн болгон зорилготой хүрч чаддаг эсвэл чаддгүй гэж хуваагддаг байхгүй юу? Нэмээд чадахгүй хэсэг чинь тэндээсээ яг маа нөгөө талын хилээд байгаагаар суралцдаг бас суралцдаггүй тал гэж байдаг байхгүй юу? Тэгэд нөгөө хилээд байдаг шүү дээ хүн болгон адилхан биш ээ хөлөг болгон жороогүй гэдэг. Энэ чинь юу гэсэн юм бэ гэхээр та магадгүй тэрэнд хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хөгжүүлээд явах сонголтыг идэг байж болох ч гэсэндээ зарим хүмүүсийн сэтгэлийн тэнгээ тэрэнд чинь хүрдэг юм авчлаарай. Хүмүүс амиа орлох сонголтыг зүгээр л хайр дээрээс болж хийдэг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Маш олон шалтгаан байдаг байхгүй юу? Хүмүүс хөдөлмөрлөгөө болцсон хүмүүс байдаг шүү дээ Монголд. Тэд нар зүгээр л хайраас болоод эсвэл гэр бүл маань доктортой байж чадахгүй энэ гэдгээс болоод хөдөлмөрлөгөө болцсон байдаг гэж бодож байна. Үгүй байхгүй. Одоо ямар ч салгаагүй масын жишээг авч ирэх өөр айгу өрөөсгөл ойлголттой байна. За 2021 оны Японы Тохоку их сургуулиас хийсэн судалгаа нь амьдралын тодорхой зорилготой залуусын 78% нь стресс даван тулах чадвар нь өндөр байд юм байл. Энэ бүр судалгаагаар батлагдаад гараад ирсэн. Тийм учраас эсрэгээрээ зорилготой байх нь өөр амиа орлуулалтын төвшин бууруулах юм шиг. Амиа орлуулалтыг би нөгөө 22% талаар яриад байгаа байхгүй юу? Гэтэ танаа багийн хэлсэнчнээр одоо ер нь бол маасаар нийтээд өгнөд байгаа шиг тэгвэл үлдсэн 78% нь стрессээ даван тулаад чадаад штэ 22% нь магадгүй өөр шалтгаантай ч гэж болно. Яг нь стрессээ даван тулж чадахгүй байлаа гэлээгээд зөвхөн тэрний шалтгаан зориг гэдээ аваад үзэх нь өөр аюу өрөөсгөл байгаамаа. За тэгээд та өөрөөсөө хэлсэн штэ амжилтанд хүрч байгаа хүмүүсийн 78% гэдэг. Тэр 22% чинь хүрхгүй байгаа буюу нөгөө шантраад байгаа хүмүүс. Үлдсэн 22% яг тодорхой судалгаа байхгүй учраас яг шантарсан хүмүүс гэдэг өөрөө аваад үзэх нь аюу өрөөсгөл байна. Тэгвэл амжилтанд хүрэн бас хүрэхгүй гэдэг хоёр ойлголтоогоос эсвэл хүрч байгаа болсон сонголт байж болох гэж би бодож байна. Амьдралын тодорхой зорилготой залуусын 78%, үлдсэн бусад гэсэн сонголтуудыг одоо бид нар бүх зүйнээр оруулж ирж байгаа учраас энийг зөвхөн 22% нийтээр нь авч үзэж болохгүй. Тэглэж энэ чинь 60 40 биш 50 50 биш. 78 22 учраас олон хоорны явсан дээр гэж бодож байна бүх зүйл. Ямар ч цөөнхийн эрх ашигыг үгүйсгэж олонхын эрх ашигыг авдаггүй гэдэгтээ санал нэгтгэв. Нэгдэж байна. За баярлалаа. 22% ч гэсэн үнэлээрээ байна. Танаа багч гэсэн баярлалаа. Яагаад гэвэл том зорилго нийт олонхын хувьд масаараа хүнд хэцүү дарамт болдсон байна гэлээ. Энээгээрээ танах бас цөөнхийн гээд бас үгүйсгэж байгаа болов уу гэж харлаа. Би нэг төрлийн нэлээд логик алдаатай гэдэг тэмдэглэл авсан байна л да. Үндсэндээ ярих гээд байгаа санаа маань болохоор хүн болгон том зорилготой байхыг албадах ямар ч шаардлага байхгүй шүү дээ л гэж байна. Үнэхээр хин нэгэн том зорилготой байхыг хүсэж байх гээ тэрийг үгүйсгэх бас ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Харин том зорилготой баймааргүй байгаа буюу амьдралаа зүгээр л өнөөдрийнхөө өдөр хоног аз жаргалтайгаар өнгөрөөмөр байгаа хэсэг хүмүүстэй зүгээр л боломжийг нь өгч өчөл гэж байна. Монголоор танаас нэг асууж болох уу? Та жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тий. Жаргалтай байх ч өнөөдөр бидний хувьд зорилго болчиход байна. Яагаад гэвэл бид нар хүн биш учраас. Тийм учраас том зорилготой байх албатай болчиход байгаа байхгүй юу? Жаргалтай байхыг хүсэж байгаа учраас, хүн байхыг хүсэж байгаа учраас. За баярлалаа. За баярлалаа. Хүн болгон том зорилготой байх албагүй байхгүй да. Тэр дотор чинь нэм үнэхээр баян болохыг хүсдэггүй ч хүн байж болно шүү дээ. Баян болох бол ийм бүр тийм философи үзэл санаа болоо шүү дээ. Хүн юмтай байх тусмаа тэрийг алдчихгүй дээ гэж их санаа зовсноосоо болоод илүү их стресстэй гэж юм уу те. Одоо нөө ийм
Эд хөрөнгийн тал дээр биш ч гэсэндээ гэр бүлийн тал дээр ч гэсэн энэ философич үйлчлэх байхгүй, ажиллах байхгүй. Зүгээр л юм минимал амьдралын хэм маягийг гэрхэмлдэг хүмүүс ч байж болох байхгүй. Тэгээ юу хэлэх гээд байна гэхээр хүн болгон тийм том зорилготой байх шаардлагагүй. Тэр том зорилготой хүрэхин төлөө хичээж ягаад хэрвээ алдах юм бол тэр хүмүүсийн сэтгэлийн тэнхээ дийлэхгүй бол яах юм бэ гэж асууж байгаа. Тэгээ энэ дэр ямар нэгэн тогтцоо хариулт байхгүй нь гэж бол анзаарлаа. За тэгээ дараагийнх нь нөгөө нэг амар амгалан гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Сэтгэлийн болон бие махбодын амар амгалан. Хэрвээ амжилтандаа хүрэхгүй бол тэр хүн шантарнаа. Хэрвээ шантарх юм бол тэр хүн ахаа хичээхээ болчдөг юм аа. Буюу стресс депрессэндээ ороод нийгэмдээ тэр стресс депрессээ цацруулаад эхэлдэг юм аа. Ингэснээр юу болох юм бэ гэхээр нөгөө нийгмийн сайн сайхан чинь бүр дээшээгээ биш доошоогоо явдаг юм аа. Тийм учраас том зорилготой байхыг хүсэж байгаа хэсгээл том зорилготой нь үлдээгээч том зорилготой баймааргүй байгаа хүмүүсээ зүгээр л 50 байлгаач л гэж хүсэж байна. За баярлалаа. Хоёр мэтгэлцэгч манаас хоёулаа айлал нь 50 байгаарай. Тэгээд мэтгэлцээний дараа миний зорилгыг бас тодорхойлж өгөөрэй. За санийхал нариг байлаа. За ямар ч хэлсэн нэгдүгээр мэтгэлцэгч болон дөрөвдүгээр мэтгэлцэгчид маш их баярлалаа. Тайлбар хэсэг сонирхолтой боллоо. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж. Дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Энэ хэсгээр багийн ахлагч нар гишүүдээс асуулт асууна. Гишүүд зөрүүлээд асууд. Харин одоо 2 дугаар мэтгэлцэгч болон 3 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. За 3 дугаар мэтгэлцэгч 2 дугаар мэтгэлцэгчээс асуулт суугаад эхлэе. За баярлалаа. Түрүүн таны талаас нийгэм ярьлаа штэ. За тэгвэл аз жаргал яг юунаас хамааралтай юм бэ? Магадгүй бид нийгмээс хамааралтай гэж болох уу? Хэрвээ нийгэм аз жаргал, нийгэм муухай болвол бид аз жаргалгүй эсвэл дарамттай байж болох уу? Аз жаргалтай байх гэдэгт айгүй олон зүйл нөлөөлж байгаа болохоор яг энэ төргээ тодорхойлох бол боломжгүй гэж бодож байна. Миний талаас бол их тохиолдолд ингээд нийгмээс хамаарж байгаа гэж үзэж байгаа юм аа. Ягаад тэгэхээр хүн гэдэг нийгмийн амьтаа. Хэрвээ нийгэмд бид нар өнөөдөр ингээд фэйсбુક ухаад явж байгаад нэг хар бараа мэдээлэл гарч ирлээ гэж хамааралтай гэдэг нөгөө манай сэдвтээ нөгөө том зорилготой байх гэдэг сэдвтэйг аз жаргалтай байх нь ямар хамааралтай. Заавчлаарай би надад ч дараа нь олдноо за. Тийм сая нөгөө нэг дийлэнх нь заавал байх албагүй гэд танаа талаас ярьсан шүү дээ бид тэрийг үүсгээд байгаа. Нийгэм нь ингээд нийгмээс ирж байгаа юмас болоод бид аз жаргалгүй байж болдгоо. Нийгмийг хүн бүтээдэг. Нөгөө хүмүүсийн ихэнх хувь нь залуусын ихэнх хувь нь аз жаргалыг зорихгүй болвол яг юунд хүрэх вэ тэгвэл? За яг том зорилго гэдэг байгаа шүү дээ. Жишээлбэл ингээд би 18 настай байхгүй юу. Тэгээ миний ингээд том зорилго бол нүб биелж төлөөлөгч болонгуудаа ингээд маш олон сайн дурын ажил хийгээл нөгөө те ингээд Lady Gaga шиг амьдрахыг хүсчихсэн байхгүй юу. Гэтэ одоо бол ядарч чинь би чадахгүй юм байна. Би бол тийм сайхан ирч хүчтэй тийм сайн хүнч биш юм байна. Тэгээд би одоо юу хийж байгаа вэ гэхээр би зүгээр өглөөнөөс 9-өөс орой 5 цагийн хооронд ингээд ажил хийгээл зүгээр тэгээд нэг тийм жахан тайван л амьдрмаар байгаа байхгүй юу. Энэ бол яг үндэ миний том зорилго биш. Тэ ингээд миний зорилгыг үндэ ингээд танай талаас нь цаана гэж бол бодохгүй л л да. Ягаад гэхээр миний үзмж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэний төлөө ингээд чи аз жаргалыг зорихгүй байгаа мó тэгэнгүүт энэний төлөө ингээд чи шантарцсан уу чи нэг оюун ухаантай хүн биз дээ те чи шантарцсан уу гэж ингэж намайг буруу шааж болохгүй л гэж бодоод байна л да. Тэгэнгүүт ингээд яг надтай адилхан хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүсийг ингээд нэг тийм гайхалтай том зорилготой байхыг ингээд ирээдүйдээ амжилт үзүүлээд тийм супер баатар шиг байхыг ч юм уу ингээд шахаж хардаж болохгүй байхаа зүгээр л 50 амьдрмаар байна. Тэгээд энэ нь бол ингээд миний үзмж учраас ингэж амьдрсан юм төлөө буруутгаж болохгүй гэж бодож байна. За 2 дугаар мэтгэлцэгч нь 3-аас асууж байна шүү. За. Ойлголоо уучлаарай ганц цэцхэн асуулт байна. Ингээд дийлэнх гэж ярьсан шүү дээ. Тантай адилхан хүмүүс байгаа мэдээж би ч гэсэн хаяада шантардаг. Гэхдээ надад том зорилго байгаа. Том зорилгоо төлөө би явдаг байхгүй. Гэхдээ тантай адилхан хүмүүсийг үүсгүүр нь яг дийлэнх нь тийм байж болох уу? Энд дээр яг юм гараад байгаа хгүй. Ингээ дийлэнх олох гэдэг хэлхийн зөвшөөрөд байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ? Та том зорилготой юм байна. Та мундаг юм а. Та ирээдүйн нийгмийг ингээ хөгжүүлэх хүн юм байна. Гэтэ би тийм биш юм а. Энэний төлөө намайг хүндэтгээч л гэдэг агуулгыг хэлээд байгаа хгүй юу? Наадах юм бол ерөөсөө үүсгээгүй ингээ дийлэнх олохын та нар хүндэтгэхгүй байгаад наа гэж байгаа. Дийлэнх олох гоё байна гэд. Тэгэнгүүт энэ дээр ингээ залуучууд том зорилготой амьдрах албагүй гэдэг байгаа шүү дээ. Тэг ингээ буюу нийт массаараа зүгээр л ингээ танд баяр үргээ. Гэхдээ уучлаарай би тийм баймааргүй байна л гэдэг зүйлийг хэлээд байгаа. Энийн төлөө ингээд намайг битгий буруутгаж ийл гэдэг. Тийм. За ойлголоо. За 2 дугаар мэтгэлцэгч нь асууж болно. За одоо ингээд танаасаа гишүүний хэлснээр одоо ингээд хэллээ л дээ. Одоо ингээд манайх ч гэсэн яг юм тоо баримт дурдж өглөө шүү дээ. Ингээд ер нь бол ингээд бас ингээд том зорилготой байдгаас болоод ингээд дийлэнх хэсгүүд бол ингээд сэтгэл готролтой байж байх юм тал гард юм байна. Тэгэнгүүт энэ дээр юм логик зөрчилтэй байгаад наа гэж яг ямар логик зөрчилтэй юм бэ гэдгийг дахиад нэг тодруулаад асуучих. За ойлголоо. Манай талаас ингээд Японы сулгайг дурдсан тийм ээ. Ихэнх хувь нь ингээд зорилготой байснараа аз жаргалтай
аз жаргалтай байгаад байгаамаа. Залуус зоригтой байснараа яг юу өөрчлөгдөх вэ? Нийгмийн ихэнх хувийг ингээ залуус эзэлж байгаа шүү дээ. Залуус зоригтой нийгмээ бүтээ босгоё гэсэн болохоор нийгэм өөрчлөгдөд байгаа. Нийгэм нь ингээ сайн тал руугаа өөрчлөнө, хүн хизээж муу тал руугаа өөрчлөё гэж хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор залуус заавал зоригтой байснараа бид нийгэм масаараа сайхан байна гэсэн үднэс ярьж байна. За 2 дугаар мэтгэлцэгч болон 3 дугаар мэтгэлцэгчид баярлалаа. За хараа одоо дараагийн нэмэлт асуулт хариултын хэсэг бол 1 дугаар мэтгэлцэгч болон 4 дугаар мэтгэлцэгчийн хооронд өрнөх юм байна. За 1 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. Асуултаа асууж эхэлнэ. За. Өмнө нь заавал том зорилготой байх албатай гэсэн шүү дээ. Одоо манай 2 дугаар шум бол юм том зорилготой биш байгаа тань л та. 2 дугаар энэ дэр. Гэтэл энэ хүнийг юм яаж албадах юм бол эсвэл яаж том зорилготой болгох юм бол одоо яг манай 2 дугаар гишүүн шиг юм том зорилгогүйгээр зүгээр л өнөөдрөө аз жаргалтай өнгөрөөж байгаа хэсэг байгаа байхгүй. Энэ хэсэг хүмүүст юу хэлэх юм бол? За сайхан асуултанд баярлалаа. За яаж албадах вэ? Том зорилготой биш зүгээр өнөөдрөөрөө enjoy байгаа хүмүүсийг одоо юм албадлага яаж үлдэх вэ гэдэг ах шиг байна. За өнөөдрөөрөө сайхан амьдрах чинь өөрөө цаашаад нэг зүйлийг таашаах гал амьдрах юм шиг өнөөдөр байгаа аз жаргал ч юм уу те гэж таамаглаж ин би. Яг баттай бол хэлэхгүй яг л хүн хүний харах өнцгөр өөрөө том зорилго гэдэг чинь айгүй харцангуй ойлголт гэж танаа багаас хэлсэн шүү дээ. Магадгүй энэ хүний хувьд ингээд энэ жижиг зорилго зүгээр нэг амьдралыг таашаах зүйл байж боловч өөр хүний хувьд том байж болох байхгүй юм чинь. Тэгэн гут энэ дээр яаж албадлага гарч ирээд байна гэхээр магадгүй бид үрүүд маа үлдээх эсвэл хайртай дотны хүмүүсээ муухай аз жаргалгүй амьдрахыг харахыг хүсдэг. Мэдээж бид нар хүсэхгүй. Тэгэн гут тэр хүмүүс аз жаргалтай амьдрахын тулд өнөөдөр бид нар зорилгогүй байж болно. Гэтэ цаашдаа заавал том зорилго тавих нь өөрөө алба болоод ярьж байгаа хгүй. Яг гэвэл тэр хүнийг сайхан амьдруулах нийгэм, хүрээл, орчныг бид нар бий болгох ёстой болчихно. Тэгээд бас өөр дээрээ анхаарч өөрөө болон цааш нийгэм үлдэх одоо үр хойч ч юм уу нийгмийг бүрдүүлэх хүнийг бид нар өөрсдөө бүрдүүлэх За 4 дугаар мэтгэлцэгч маань одоо асуулт сууж болно. За хүн байх гэдэг нөгөө санааг оруулж ирсэн дээ хамгийн ихний илтгэл дээр. За энэ хүн байх нь өөрөө өнөөдөр зорилго болж чадах уу гэдгийг асууж өгмөр байна. Хүн байх нь зорилго болж чадах уу? Магадгүй нэг нь чадах самтгүй. За энэ дээр магадгүй та өөрийгөө хүн болж чадсан гэж бодож байна. Зөв хүн байж чадсан гэж бодож байна. Тийм үү? Магадгүй та тэгвэл зорилгоо биелүүлсэн байна. Одоо зөв хүн болсны дараа таны одоо зорилго юу вэ? Таны зорилго мөн нууцшвал асуумаар байна. Нууцлаа. Нууцаа? Гэтэ тань зорилго байгаа юу? Байгаа. Та тэгвэл зорилготой байх уу таны дотор юу мэдрэгддэг вэ? Зорилготой байхад нөгөө зорилгоо одчихсан болохоор мэдрэмжээс анзаараагүй юм байна л да. Бодвол юу юм болов? Хүсэл эрмэлзэлтэй мэдрэмж юм болов? Хүсэл эрмэлзэлтэй мэдрэмж. Хүсэл эрмэлзэл танд ямар мэдрэмжийг өгдөг вэ? Цаашдаа бүр нэлээд гүн утгатай зүйлс асууя л да. Яна би нөгөө мэдрэмжээ нэг амар анхаардаг хүн биш юм шиг байна. Өөр асуулт асуугаад үзье. За. За та одоо зорилготой гэлээ л дээ. Танд амар орлох сэтэл байна уу? Өгөхийг хүсэж байна уу та? Одоо юу? Үгүй. Яагаад гэвэл энэ одоо манай шийдэл нэлээд гоё дэмжиж өгсөн хариулт болоо гэж бодлоо. Та зорилготой учраас танд амиа хорлох шийдэл гарахгүй байгаа болоо гэж би таамаглаж үзэж байна. За баярлалаа. За баярлалаа. Бас намайг яагаад амиа орлохгүй байгааг баталж өгсөн дахиад баярлалаа. Зүгээр таны нэлээд баталлаа баярлалаа. Зүгээр. Миний хэлэх гээд байгаа санаа бол юм багхгүй юу? Хинч зорилготой байж болно. Хинч бас зориггүй байж болно. Зориггүй байгаа хэсгээ битгий ингэж албатаач ээ. Им надад зориг байгаа л тэр миний хувьд бол юм том байх нэг шаардлагагүй л дээ. Юу гэж чинь би өнөөдөр бол юм тэ өнөөдрийг би унтахтаа зүгээр л юм энийгээд унтчих юм бол миний хувьд миний зориг биелж байгаа. Энийг бол нэг тийм том гэж бол би бодохгүй байгаа байхгүй. Эсвэл өнөөдөр зүгээр л энэ мэтгэлцээний тоглолт ингээд юм дуусаад араас нь би хүүх гэд энэ бол миний зориг гэж бол энийг бас бид их тийм амар том гэж бас бодохгүй байгаа байхгүй. Зүгээр л энэ миний юм зүгээр л миний өдөр тутмын алхам байхгүй юу? Хүн алхдаг шүү дээ. Хүн алхаж байгаагаа том зорилготой гэж хэлдэггүй шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн миний зүгээр л зорилго байхгүй. Тэгэд ийм байхад зүгээр битгий ийм хэрэгцээд хүмүүст алхах нь өөрөө том зорилго байж болно шүү дээ. Тийм учраас энэ чинь өөр айгүй харцангуй ойлголт гэд хэлээд байгаа нь тэр байна л да. Тийм би зүгээр нэг юу тусгай хэрэгтэй хүмүүсийн хувьд биш би өөрийнхөө хувьд ярьсан. Би өөрөө тусгай хэрэгтэй хүмүүс. Бид нийгмийг барьж авч үзэх хэрэгтэй. Тийм нийгмийн цөөнх юм уу тийм тусгай хэрэгтэй хүмүүсийг энд ингэж магадгүй алхах гэдэг нь тэр том зорилгыг ингэж няцааж болохгүй болов л гэж бодож байна. Баярлалаа. За би өөр дээр л яриад байгаа шүү. Би ерөөсөө юм өөр хүнийг ерөөсөө мэдэхгүй. Яагаад гэвэл би хин нэгний амьдралаар амьдарч үзээгүй. Би хин нэгний зорилгыг эсвэл яагаад амиа орлохгүй явж байгааг тодорхойлох хэмжээний надад чадамж байхгүй байна. Тийм учраас би зөвхөн өөрийнхөө талаар л ярьж байгаа. Би өнөөдөр алхаж байгаа энэ бол миний том зорилго гэж би эзэж хэлж чадахгүй байхгүй.
Яг л би энэс илүү зүйлийг хийдэг шүү дээ. Би гүгүүдэг байхгүй юу. Тэгээ тийм байхад битгий ийм том зориггүй байгаа хэсгийгаа ингэж албадаад юм чи заавал ямар нэгэн зоригтой зорилгыг хайгаач л гэж байгаа. За баярлалаа. Их сонирхолтой бас нэмэлт асуулт ярилтын хэсэг боллоо. За харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж, дараагийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг байгаа. За дүгнэлтийн хамгийн ихний илтгэлийг хилцүүлэн юм 3 дугаар мэтгэлцэгчийг өрж байна. За таны хувьд мэтгэлцээ ямархуу болж өрнөв? Ингээд би зориггүй байхыг хүсэж байна. Ингээд надтай зориггүй байх нь таалагдж байна гэсэн юм цөөнх байгаа шүү дээ. Цөөнхийг би үгүйсэхгүй. Гэтэ дийлэнх нь заавал зоригтой байх ёстой гэж үзэж байгаа. Одоо би энэ чи өөрийнхөө жишээг дүрдээ л та би өнөөдөр яагаад зоригтой байгаа вэ? Миний зоригтой байгаа шалтгаан нийгэмд үлдээх миний үзэл бодол. Миний энэ үзэл бодол дараагийн үед маань асар том үлгэр дуурайл болно. Тэгвэл миний энэ үзэл бодол үлдэж байгаа нь ингээд миний том зорилго болж байгаа зү. Миний том зорилго ёс суртахуун, инэрэн хайрлах, үлдэх зан чанарын ингээд үр хойчтой үлдээх юмсан гэсэн би том зорилготой байгаа. Гоё яз жаргалтай кино контент, гэр бүлийн тухай кино контент үзэхээр хажууд байгаа хүнээ ямар их хайрладаг вүлээ. Ямар олон хосууд ээж аавууд үр хүүхэдтэй харилсан бол хин нэгний том зорилгын ард бусдад болон өөрт ямар нэгэн гэрэл асаасан гэдгийг энэ жишгээр харж болохоор байна. Том зорилготой хүн жижиг чулууд бүдрэхгүй. Өнөөгийн энэ харанхуй нийгэм бидний том зорилго бидний замыг гэрэлтүүлэх хүч болох учраас залуус бид заавал том зорилготой байх албатай гэж би манай зүгээс үзэж байгаа. За 3 дугаар мэтгэлцэгчд баярлалаа. Харин одоо дараагийн дүгнэлтийг кино юм 2 дугаар мэтгэлцэгчийг өрж байна. Одоо 3 дугаар энэ дээр байгаа одоо илтгэгч маань өөрөө ингээ хэлээд өглөө л үгүйсэхгүй тэр цөөн хэсгийг бол үгүйсэхгүй. Гэхдээ дийлэнх хэсэг нь бол ингээ зоригтой бай гэж хэлнэ гэж байгаа шүү дээ. Угаасаа ингээ зоригтой байх ёстой тэгжээж ингээ нийгмийн хөшүүрэг болж хөдлөн шүү дээ. Гэхдээ цөөн хэсэг нь үгүйсэхгүй гэл харин тийм яг энэ манай нөгөө тоглолтын юм гол одоо тий зөрчилтэй байдаг аахгүй. Тэгээ сая энийг өөрийнхөө чамаар батлаад өглөө үгүйсгэж болохгүй аахгүй да. Тэгээ бас ингээ манай 4 дугаар энэ дээр байгаа мэтгэлцэгч намаагаас ингээ яаж сайхан том зоригтой амьдруулах талаар алавдахыг ингээ зааж өглөө баярлаа. Тэгээ энэ дээр ингээ яаж алавдах юм бэ гэсэн чинь одоо манай хоёр тэгж хоёлаа хэлж штэ. Ардан байгаа хүмүүс нь баярлдаг аахгүй да. Ардан байгаа хүмүүс тэр үнийг сайн сайхан амьдрахыг хүсдэг аахгүй да гинэ. Тэгэнгүүт ингээ дахиад харьцан голголдог аахгүй юу. Манай ээж бол намайг тэ нэг сайхан ингээ амарлаг алдартай болоод байхыг ингээ нэг тийм энэ дээр гэж бодохгүй. Яахыг хүсэхгүй гэхээр зүгээр л намайг яг юм өдрийнхөө хоолыг олоод нэг тийм өсөж өгөхгүй амьдруулал ингээ манай ээж авд ингээ болоо явчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ нас ингээ намайг яг юм алавдаад байгаа тэр ингээ нэг тийм сайн хөшөргөл бас биш байгаа. Тэгэнгүүт яг ингээ алавдах гэдэг үгнээс айгүй өөрөө муухайгаад байгаа байхгүй яг ингээ нэг тийм заавал хийх хэрэгтэй юм шиг би ингээ ардчилсан нэг юм амьдарч байгаа хүн бийжэж ингээ ямарваа нэгэн зэс ингээ заавал алдуулмаар байгаа байхгүй юу. Би зүгээр л өглөө кофегоо уугаад ажилдаа яваад орой 5-д хурж ирээд ингээ тэ сайхан найзтайгаа ярьж агаад унтаад би ингээ хинт ч буруу юм хийхгүй байгаа сайхан татвараад л мөрөөрөө явж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ нөхцөл ингээ дахиж алавдах гэдэг үг оруулж яриад байгаа нь ингээ нэг тийм авцалтайг байгаа. Тэгэнгүүт энэ дээр хүн байх гэдэг зүйлийг илтгэлүүдийн туршид ярьлаа л да. Тэгэнгүүт ингээ хүн байх буюу ёс зүйтэй байна гэдэг чинь өөрөө нэг тийм сайхан том зориг бол бас биш. Юу гэхээр юм наад захын шалгуур ахгүй юу? Автобусанд ороод те тайгаад тулсан имэнерт ингээд сандал тавиад өгчдөг байх нь хогийн савнд хайчдаг байх нь те ингээд хүмүүс тусалдаг байх нь одоо ингээд зүгээр л нэг тийм наад захын шалгуур байгаа болохоос ш ингээд нэг тийм бид нэр юм хүн байгаа учраас угаасаа л хүн байх хэрэгтэй. Тэрнээс биш заавал бас тийм том зориг биш байгаа. Тийм учраас ингээд заавал бас би бол том зоригтой амьдрмааргүй. Тэгээд хүндэтгэж үсэнд баярлаа. За зориггүй 2 дугаар мэтгэлцэгчтэй баярлалаа. Дүгнэлтийн техник сонирхолтой байлаа. Харин одоо дараагийн дүгнэлтийг хийнэ юм ээ 4 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. Аюун түрүүнд нөгөө багийн 2 илтгэгчээс уучлахгүй. За яг зарим нэг зүйлийг би хэд өөрийнхөө одоо хүчилж одоо тодорхойлсон байж магадгүй. За тэгээд хэллээ л дээ. Хэдүүлэн хэлээ шийдээ яхаад бодъё. Залуус заавал том зоригтой байх албагүй. За энэ дээр бүх гэсэн үг байхгүй учраас мэдээж зөвтгөж ин манай байгуул бүх залуус заавал том зоригтой байх ёстой гэдэг хэлтгээлийн турш огт хэлээгүй. Дийлэнх нь гэж хэлсэн. Тийм учраас магадгүй нөгөө багийн илтгэгч маань зориггүй амьдрахыг эрхийн бид нар өгч байгаа гэсэн үг байхгүй. Дийлэнх гэж яриад байгаа. Ерөөсө бүх гэдэг үг ерөөсө ашиглаагүй гэдгийг хэлмээр байна. За тэгээд хүн байх нь одоо яц суртахуунтай байх нь наад захын шалгуураар айгүй амархан юу нэ зорилгын хэмжээнд хүрэхгүй байна гэж. Үнэхээр тийм юм бол бид нар яагаад өнөөдөр яц суртахуунтай байж чадахгүй байгаа. Энэ чинь зорилгын хэмжээд энэ наад захын шалгуур чинь зөвхөн бидний одоо том зорилгын хэмжээнд хүрэхүйц тийм амар доошоо унаад ордоод байгаамаа гэдгийг одоо хэлээд өгмөр. Энийг бол угаасаа
тоо баримтыг хэлэхгүй байсан ч гэсэн хэдүүлээ одоо нийгэм ямар байгаа хүчирхийл болон зүгээр наад захын ёс суртахуун ёс зүйг харчиг гудамжинд байгаа хогийг л харчих. Энд чинь зүгээр бид нар хүн байж чадахгүй байна, ёс суртахуунгүй байж чадахгүй байгааг амар том илрэл болоод байна. Тэгэн гут эн чинь зүгээр нэг шалгуур зөөр байдаг юм биш, бүр зорилгын хэмжээнд авч үзэхээр тийм том зүйл болоод байгаамаа гэдэг манай баг ер нь бол хэлхийг хүсэж байна. За тэгээд ер нь бол гол санааг маань сайн ойлгож чадаагүй болтой гэж бодож байна. Яагаад гэвэл бидний ёс суртахуун маань өөрөө одоо ёс суртахуунтай хүнийг хараад гайхаж баярлах хэмжээний доош унтсан байгаа гэдгийг манай баг хэлсэн. Тийм учраас одоо бидний наад захын хилээд байгаа хүн бай хамар амгалан чинь ингээд зүгээр шалгуур хүсэл эрмэлзэл ч юм уу тийм зүйл биш. Бүр зорилгын хэмжээнд хүрчээд байгаамаа гэдгийг ер нь манай баг ойлгохыг хүсэж байна. За тэгээд бүх залуус биш. Гэхдээ дийлэнх залуус том зорилготой, заавал том зорилготой байх албатай юм байна. Энэ яагаад вэ гэвэл бидний хувь хүн төдийгүй цаашлаад нийгмийн хөгжилд нэлээд том хувь нэмрээ оруулж өгч чаддсан байна гэдэг манай баг ер нь хэлхийг хүслээ. Баярлалаа. За дөрөвдүгээр мэтгэлцэгчид баярлалаа. Харин одоо мэтгэлцэгчдийн сүүлийн дүгнэлтийг хийнэ үү мэ? Нэгдүгээр мэтгэлцэгчийг өрж байна. За таны хувьд мэтгэлцэн ямар хөө болж өрнөв? Ницаах талын яг ямар алдаанууд байв? Танахыг юуг хамгийн чухал нь зөв ярьсан бэ? За. Надад нэг юм логик алдаа гэдэг бол ерөнхийдөө яг өмнөх хувьсагч буюу өмнөх юм нөхцөл дараагийн нөхцөлөө баталж чадахгүй байхыг логик алдаа гэнэ гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр миний ихтгэл дотор бол юм хоорондоо би бинийгаа баталж чадахгүй хэсгийг нь бол би бол өөрөө сая хэсэг хугацаанд хар зогсоод бол олсонгүй. Харин маа нөгөө талаас бол 3 болон 4-р эндэр хоорондоо юм логикийн зөрчилтэй үлгээд байна. Яагаад тэгэхээр 4-р эндэр хэлж байгаа үгийг 3-р эндэр батлахгүй байна. Юун дээр юм бэ гэхээр зориггүй байгаа хэсгийг үгүйсэхгүй гэж 3-р эндэр дүнэлтийн ихтгэлээр хэлээд байгаа нэсээ 4-р эндэр зориггүй байгааг үгүйсгээд байгаа байхгүй юу? Ихтгэлийнхаа нөгөө тайлбарын үе дээр надтай мэтгэлцэж байх хугацаанд юм зориггүй байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар зориг олж өгөөдсөн байхгүй юу? Надад ч юм уу те. Юм ямар нэгэн байдлаар зориг олж өгөөдөөсөн ч 3-р эндэр бол юм зориггүй байгаа хэсгийг бол үгүйсэхгүй гэж яриад байгаа. Энэ бол логикийн алдаа мөн үү гэвэл муу юм аа. За дахиад араас нь юу яриад байна гэхээр хүн болж төрчөөд тэгээд амьдарч явах хугацаанд хүн биш болчиход байгаа шиг байгаа. Тэгэхээр буцаад хүн болох нь бидний хувьд бол юм зориг байна гэдэг байгаа байхгүй. Яг би бол хүн байгаад байх шиг байна гэж өөрийгөө ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр миний хувьд хүн байх гэдэг ойлголт, таны хувьд хүн байх гэдэг ойлголт хоёр хоорондоо өөр. Магадгүй таны хувьд наадах чинь том зориг байж болно. Та хогийн саунд хийхийг миний амьдралын ястаа хамгийн чухал зориг шүү гэдэг байж болно. Болохгүй гээгүй. Ерөөсөө үгүйсэхгүй тоглолтын аль хэсэгт үгүйсэхгүй. Зүгээр хилээд байгаа санаа нь наадах чинь зүгээр л миний алхам тутамдаа хийдэг үйл явдал байхгүй юу даа л гэж хэлээд байгаа. Миний карманд хог байна уу? Энийг би хогийн саунд хийнэ л гэдэг надад ойлголт байгаа болохоос шалан дээр хайна гэдэг ойлголт надад одоогийн байдлаар бол байхгүй байна. Тийм учраас энэ миний том зорилго биш байна. За дахиад нөгөө тоглолтын нарийн нюанс хаана гарч ирээд байгааг 2-р эндэр айгүй тодорхой тайлбарлаж өгсөн болов уу гэж бодоод байна. Юу гэхээр том зоригтой ч хэсэг байгаа, том зориггүй ч хэсэг байгаа. Тэр том зориггүй хэсгийг битгий албатаач 4-р эндрэл гэж хүсэж байгаа. Энэ дээр л тоглолтын нюанс гарч ирээд байгаа юм болов уу гэж бодож байна. Харал хандасан явдалд баярлалаа. За баярлалаа. Их зэгцтэй ойлгомжтой дүнэлтийн илтгэлээ. За харин одоо мэтгэлцээний хамгийн сүүлийн хэсэг буюу модератор миний бие мэтгэлцээ ямар хөө болж өрнсөн талаар өөрийнхөө дүнэлтийг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр яг аргументийн мөргөлдөө ямар хөө болсон бэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. За нотлох талаас ярихдаа том зоригтой залуучууд сэтгэл түгшилд нэрвэгддэгэ. За насны хувьд 18-аас 29 насны залуучууд гэсэн байна. За яг энэ аргумент энэ одоо тоо баримтыг нь 4-р мэтгэлцэгч бас их сонирхолтой ницааж орж ирсэн нь юу гэхээр Японы судалгаагаар нийт одоо том зорилготой ямар нэгэн зорилготой залуучуудын 78% нь аливаа асуудлыг даван туулах чадaltaй, сэтгэл зүйн хаттай байдаг гэд. Яг нөгөө нэг тоо баримтыг тоо баримтаар маш сайн ницаасан гэж бол үзэж байна. За дараагийнх нь болохоор тоглолтын эхнээс ахуулаад ер нь нотлох талын ахлах нэг аргументыг маш хүчтэй ярьсаар л байсан. Тэрний юу гэхээр зүгээр энгийн нэг алхах те зүгээр энгийн ингээ байж байгаа. Энд чинь зүгээр энгийн л зүг штэ. Миний хувьд нэг том зорилго бол биш ээ. Энд чинь байдаг зүйл. Энийг битээ та нар зорилго болгоодой гэд. Би бас сонсоход нэрээс тийм ч юм уу гэд бодчихсон. Яг сүүл рүүгээ 4-р мэтгэлцэгч бас яг нэг жишээн дээр нэг гоё ницаарж орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр за окей таны хувьд алхах энгийн байж болно. Гэхдээ тусгай хэрэгцээт хүний хувьд магадгүй энэ маш том зорилгоо гэв. За тэгэхээр харьцангуй ойлголтыг энэ маш сонирхолтой ницаасан юм болов. Гэхдээ яг шийдэл рүүгээ илүү сайн орж чадаж те мэтгэлцэн тал бол яа харахгүй нотлох тал байсан гэж бодож байна. Хамгийн хүчтэй аргументыг энэ бол ницаахаас ницааж чадаагүй. Тэр нь юу вэ гэхээр албадлагаар яагаад намайг зоригтой байх гэдэг юм бэ гэд. Тэгээ сүүл рүүгээ би
би ер нь зориггүй штэ гэдэг хоёрдугаар мэтгэлцэгч өөрийгөө бүр ингээд тунхаглаад ингээд явж чинь. Бүр аргаа барсан ба штэ энэ хүн. Тэ. Тэгэхээр ерөөсөө яг энэ аргумент дээрээс ямар нэгэн хүчтэй ницаалт бол ницаах талаас орж ирсэнгүй гэж харж байна. За дараа нь болохоор ер нь жаргалтай байх нь өөрөө зориг болцоод байна штэ гэдэг санааг ницаах тал бол дэвшүүлсэн. Гэхдээ нотлох талын ахлагч эхнийхээ ихтгэл дээр л хэлж ирсэн. Өөрийнхоороо байх, зүгээр энгийн жаргалтай байх нь өөрөө нэг тийм зориг гэж та нар бити хараарэ. Чухал үндсэн 3 эрх зай байна гэж ирсэн. Өөрийнхоороо байх, аливаа үйлдэл үр дүнтэй байх, нийгмийн харилцаанд бусдтайгаа харилцаанд орох. За эдгээр 3 зүйлийг нэг зориг гэж бид нар харахгүй гэд. За тэгэхээр бас яг ницаалт гэхээсээ илүү нэг дал тутгаараа нотлох талаа баг зэрэг дэмцсэн юм шиг надад бол санагдлаа. За тэгэхээр мэтгэлцэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол залуус заавал том зорилготой байх албатай үгүй юу гэдэг сэдэв байлаа. За үзэгч та бүхэн юу гэж бодож байна? Нотлох тал таны хувьд илүү байв уу? Ницаах тал таны хувьд илүү байв? За миний хувьд бол энэхүү мэтгэлцээнээр бол залуучууд заавал тийм том зорилготой байх албагүй байна гэж бол бодоод дууслаа. Агаар хандуулсанд баярлалаа. Зөв мэтгэлцэн байлаа.